Үдэнэ хаалаа төгсөв. Үдэнэ хаалаа төгсөв. Таасч. Үдэнэ. Я хаалаа төгсөв шүү. Үдэнэ шүү. За багш нарыг сонсгоё. За үдэнэ шүү. Үдэнэ шүү гэдэг. Хаахгүй шүү. Голын хөвөн Уранбаатар төржээ. Хах голын хөвөн Уранбаатар нэрсчээ. Өшөө тийшөчих ардын зам болгосонгүй хөсрийн уусгаж аглагшиж битүүсгүй. Хах голын хөвөн Уранбаатар төржээ. Хах голын хөвөн Уранбаатар нэрсчээ. Үдэнэ шүү гэдэг. Шигасаа явсан шүү гэж бодорой. Үдэнэ. Багш сая юуны тухай хэлсэн бэ? Багш сая юуны тухай хэлсэн бэ? Баатны тухай. За баатны тухай. Үдэнэ баатны тухай. За өөр. Өөр юуны тухай багш сая хэлсэн бэ? Яасны тухай. За өөр. Голын тухай. Өөр. Багш юуны тухай хэлсэн бэ? Чингис хааны тухай. За өөр. За юуны тухай хэлсэн бэ? Баатар төрсөн. За өөр. Өөр юм бэ нөө? Багш сая бас шууд төрсөн тухай хэлдэг юм шүү дээ. За бас багшийн сая байсан. Түүхийн тухай хэлдэг байсан тийм үү? За. За хүүхдүүдээ. Энэ юуны зураг вэ? Дурсгалын өшөө. За тийм. Халах голын ялтын өшөө. Сайн байна тийм. Тэдээ башаа. 90 жилийн өшөө. Өөр. За. Усараа. Халах голын ялтын 90 жилийн өшөө. Оо сайн байна. Халах голын ялтын өшөө байх тийм үү? За малаа. Халах голын ялтын өшөө. Сайн байна. Энэ халах голын ялтын өшөө юм тийм үү? За багш сая таны нүдэн хэмжээ ховгор хөшөөний зураг та нарын ширээ, ном дэвтэр хаан ч нуусан байж болно. Тэр зургийг олсон хүмүүс багшаас хамрын урд гараад ирэх үү? Тэр авах. За энэ дэнд олсон байна. Тэшээ зүгтэр. Тэшээ зүгтэр. Өөр олсон дээ. Багшаас би над зүрх шүү. За хүүхдүүд бошоо амаарай. За хүүхдүүд энэ юуны зураг юм бол тийшээ бошоо үүсгэй. За нэг нь аваад. За хэлээ. Энэ юуны бошоо вэ? Энийг мэдгүй мэн үү? Энэ юуны бошоо юм бол? За малаа. Баатар хүү. Исүүхээ ээж хүүхдүүдээ ингээд сургаал хийсэн. Юу нэрийг мэдэх үү? Энэ маа? Бүрт хатны өшөө мөн үү? Бүрт хатны өшөө юм. Бүрт хатны өшөө шүү дээ. За тэгээд зураг маа. Энэ юуны өшөө бол цаасараа. Дандарбаатарын өшөө. Дандарбаатарын өшөө. Сайн бай. Энэ маа Дандарбаатарын өшөө буюу дайны өшөө. За дараагийн өшөө юуны өшөө үү? Үндэсчүүдийн өшөө. Сайн байна. Ахан дүүс юм шүү. Өөр. Насаа гэлээ. Сайн байна. Өөр. Монгол дайчтай юм шүү. Энэ маань талмгийн ахан дүүс юм шүү. Талмгийн ахан
хөшөөнүүдээ энэ юу биш юм бол энэ юу биш юм бол бомбогтой хөшөө гадар бомбогтой хөшөө. Оо сайн байна. Бомбогтой хөшөө. Яа ямар мундаг юм бэ? За дараагийн хөшөө. Цэндийн дамжин сүрэнгийн хөшөө ахна. Цэндийн дамжин сүрэн шүүхтүүдээ. Хүүхдүүдээ тэгвэл энэ хөшөөнүүд маань хаана идэв юм бол? Дорнод бас хаана идэв юм бол энэ хөшөөнүүд халахгүй юм шүү. Хариусан. За сайн байна. Тэгвэл энэ хөшөөнүүд маань бүгдээрээ манай нэгдсэн хөшөөнүүд байна тийм үү? Тэгвэл өнөөдрийн багшийн маань сэдэв маань манай нутгийн хөшөө дурсгал гэдэг сэдэв үзнэ. Бүгд дэвтрэнэгээ асар өдрөө тавиад хичээлийнхаа сэдвийг тавиарай. За өнөөдрийн хичээлийн маань зорилго манай нутгийн хичээлийн маань сэдв өнөөдрийн маань хичээлийн зорилго маань өөрийнхөө нутгийн түүхэн газар хөшөө дурсгалыг таньж мэдхэд оршино. За өнөөдөр өөрсдөө болохын түүхэн газар хөшөө дурсгалуудыг таньж мэдхэд. За тэгвэл хүүхдүүдээ хөшөө гэж юу юм бол таалууллаа. Хөшөө гэж юу юм бол хайр бүхтэй нь заавсараа. Хүний бүтээсэн зүйл. Өөр. За хөшөө гэж юу юм бол түүх юм тийм үү? Түүхийг агуулсан хөшөө. За өөр хөшөө гэж юу юм бол хэд хүн бэ нөө? За хэлээрэй босоод хэлээрэй. Алтартай хүмүүсийг мартахгүй тул хийсэн дурсгал. Аа сайн байна. Алтартай хүмүүсийг мартахгүй тул хийсэн дурсгал юм байна. Өөр хэлэх юм байна. Тэгвэл та нар хөшөө гэж юу вэ гэсэн тодорхойлолтоо бүгдийнхээ өөрийнхөө бодсон тодорхойлолтуудаа бүгдээ дэвтэр дээр бичиж. Хөшөө гэж юу юм бэ? Дэвтэр дээр бичиж. Таны бодлоор хөшөө гэж юу юм бол? Босоод хэлээрэй. Улаанбаатар ирсэн түүхэн дурсгал сайн байна. За гараа ирсэн хэлээрэй. Эрт дээр үеийн дурсгал сайн байна. За дараа. Хөшөө гэдэг нь хүмүүсийн бүтээсэн зүйл. Хүмүүсийн бүтээсэн зүйл. За дараа. Хөшөө гэдэг нь болсон үйл явдлыг мартахгүй тул хийсэн зүйл. Аа сайн байна.
Нэг мартад дуутахад дурсал үдээсэн. Дурсгал үдээсэн сайн байна. За тэгвэл хүүхдүүдээ хөшөөг яагаад тусах юм бол? Яа цааш тэр хөшөөг яагаад тусах юм? Хөшөөг гэдэг. За тийм Түүх зааштай үдээ. төв дэшлээ үдээ гэж. Ийм босын явдлыг хэмжүүлэхэд Аа сайн нүү хөвгтэй үлдүүлэн үдээ гэж хөө. Хөшөөг яагаад тусах юм бол гэдэг өөрөө хэлэхгүй нөө. За хараа. Өө соёлоо үдээхийг бол сайн байна. Сайн байна. Бүгд хүүхдүүдээ хөшөө хүний нэр ахрыг дуусгах гэж дайныг хүндэтгэн мөн хойч үедээ үдээ гэж мөн түүхэн үйл явдал зориулж хөшөөг басуудаг юм байна шүү хүүхдүүдээ. За бүгдээ энийг сэтгэл хэмжээ байна. Хөшөөг яагаад тусах вэ? Хөшөөг яагаад тусах юм бол яа? Нэг дуусгах гэж. За бичээд тусах гэдэг байна уу? Тусна. Багшин сая хөшөөний тухай мэдээлэл, хөшөөний толгой мэдээлэл олж багшин сая ширэн дээр нь ийм мэдээлэл тавьсан. Байна уу ширэн дээр нь? Бүгдээрээ энийг хамтраад ажлынхаа хүүхдүүдтэй бүгдээрээ харааны уншихаар 2 минут харааны уншдаг. Харааны уншихаар ший. Ээлжтэй ирээдүйд
하기 싫으니까 넣었어.
хөшөөг басан. Энэ хөшөө маань ямар төвтэй вэ гэхээр халах голын дайнд одоо эсвэгч маань ингээд барьчихсан тийм үү? Эсвэгчдэд хариулсан ийм дурсгал хөшөө учраас дурсгал хөшөө ийм төвтэй хэмээн тухайн хөшөө маань за дараагийн ширээнээс бусдаа мэдээлэл өгөх юм байна уу? За энэ ширээнээс одоо голын ширээ. Бусдаа мэдээлэл өгөх юм байна уу? Манай хотын дээгүүр дайны хас өдөр дахин бөөн өнгөрөөсэй гэсэн утга учиртай юм бөмбөгтэй хөшөө маань ийм утга учиртай байх юм биш үү? За дараагийн хөшөө бохоо. За тэр дараагийн хөшөө хараад ирээ. За хараа хөшөө хараад ирээ. За хараа барай. Монголын гал болон дүргэж мандан баграх болох бай гэсэн утга санаагаар өөдөө ийм хөшөө маань ингэж босгосон байт юм байна. Тэр хараад орой өгтөдөө. Ингэж босгосон юм байна. За суугаарай. За багш одоо бүгдээ гоё альчаар талд тоглоом тоглоё. Гай тоглоом тоглоё. Та хөшөөний талаар тоглоом мэдгүй үү? Мэдгүй юу? Тэгвэл багш нь одоо бүгдээрээ хөшөө болж тоглоё. Та багш нь 1-ээс 5 хүртэл тоолно. Тэр хооронд та 1-ээс 5 хүртэл тоолно багш нь. За тэр хооронд та нар янз бүрийн хэлбэр төстэй хөшөө олно шүү дээ. За багш нь тоож хэллээ шүү. За багш нь тоож хэллээ шүү. 1 2 3 4 5 За бүгд хөшөө болсон биш. Ямар гоё ихтэй ш. Энэ бүр хамраа ангиас сонсож байгаа хөшөө байна. За багш нь та нарыг хөшөө боож авах юм мэдээлэл хүргэе. За тийм. За нэг хөшөө нэнд хийд юм уу? Хөшөө. За хөшөө багш нь та нарыг мэдээлэл хүргэе. Төв намын цагийн урд эдэг цэндийн дайны сүргийн хөшөө гэх маань хөшөө байна. За энэ хүн маань Догнод аймгийн Батад суманд төрсөн ардын уран зохиолч Эрдэнэтэн мөн энэ хүн маань Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Монголын төрийн дуулыг үгийг зохиосон гэд тоож ашгүй олон авьяа байгуулсан. Авьяатай сонин гэрүүлэгч бичгийн хэрдүүдэн учраас энэ хүний хөшөө Төв намын сангийн урд талд нь байрлуулсан байдаг юм байна. За болсон. За одоо бүгдээ яг удаа төлөдгөө. Нэг л удаа төлөе. За бүгд дахиад нэг тооч багшнаас хөшөө өгдөгөө. За нэг удаа би тоочаа. Нэг удаа тоочээ. За энэ тооч хийж тооч болсон. За тооч бүгдээ хөшөө өгдөө.
байна уу? За бүгдээ дараагийнхаа дасгал ажил руу оръё. Ажлын үйл тарааж өгье. Энэ дээр байгаа дасгалуудыг бүгдээр хамтдаа ажиллая. Багш нь бас хэлж өгье. Мэдгүй багш маань. Багш нь хэлж өгье. Тооцноо. Мэдгүй шүү байвал бүгдээч нэрийг мэдгүй шүү байвал. Тэгвэл багштайгаа хамтдаа багш нь ихний асуултын хариултыг
Ямар зөвхөн босох юм бол хайр хүн байна уу? За малаа. Хайр хүнтэй мэдүүлж тусгахын тулд Хойж үнтэй мэдүүлж тусгахын тулд за босох тэр сайн бай. Түүхэн хүмүүсийг мартагдуулахгүй тулд тусгаж үлдээсэн. Өвгд энэ мартахгүй тулд за сайн биш. Ямар гомдол мэдүүлсэн. Тэгвэл хүний нэр алдрыг дуусгах гэж за. Дайныг үлдэхийг сайн бай. Дуусгах болох гэж Хүүхэн үйл явдал зориулж Дайныг үлдэх гэж за сайн бай. Ямар гомдол юм бэ? Хүүд үнээр багштай хамтдаа хоёр таслаа ажлаа. За энэ хөшөө маань юуны хөшөөсөн бэ? Түдээ энэ дараагийн хөшөө маань бөмбөгтэй хөшөө сайн бай. За хүүхдүүдээ саяхан ажилласан ажлын хүмүүсүүдээ бүгдээрээ төвчтэй наваарай. Төвчтэй наач. Тэрээ төвчтэй наач. За нас хүүхдүүдээ сайн бай. Hindi natin siya. Сайн байна. Nakapun dito. Diyan dahil sa loob na
би нэг л удаа хэлнэ. Анхааралтай сонсож өгдөө. Өөрийгөө өөрт чинь хамгийн гоё таалагдсан, аль эсвэл хамгийн гоё харагдсан хөшөөнийхөө талаар бусдаа мэдээлэл өгөхөд бэлтгэж ирээрэй. За, мэдээлэл. Өөрт чинь хамгийн их таалагдсан хөшөөнийхөө талаар шүү. Өөдөө их таалагдсан гэж нэр хөшөөнийхөө таалагдсан. За, тэр босоо тэр. Өстэй. За. Багшигаа хамгийн их зүйлсэн шүгийг санаж гинөө. Уншиж үзсэн. Нөгөөд багшигаа энэ шүгийг дагаад уншаарай. За хүмүүдээ. За багш уншиж өгье. Халах голын хөвөө